өрөөндөө гурлаа гэдэг хэвгүй юу? Гурван залуу. Тэгсэн чинь манай нэг залуу нэг юм одоо нэг 37-8 залуу амар удаан ажиллаж байгаа. Тэгсэн чинь тэр залуу бүр ингээд амар хөлний асуудалтай заяа. Хөл нь амар өмстэй. Тэр өмнөр нь баг юм биелжсэн заяа бүр баг нэг ногоон өмдөг байгаа шүү. Чи юу юм шиг юу нөмөө гэж. Тэгээд ногоо юу. Готлоо гадаад юм баг хаалган болго тогшоо шүү. Хөө аав юм. Амар өмстэй заяа. Тэр залуу баг тэр хөлөө тастаж хайжиж тэр алга бол нэр шүү. Тэр хэлэхгүйгээр одоо залуу хүн байж одоо ингээд зөндөө ингээд наадаж арилгах байгаа штэ гэдэг чи би бүх аргыг хэрэгэлсэн гэж боддог. Ямар арга гэсэн мэт ламаар ном уншуулсан гэж байна. Шаад лам ном уншаа шивэр арилгах. Шивэр хомхот гэж яах вэ? Нөгөө ногоо үгүй яа. Эсвэл байхгүй. Тэр үнхээр дийлэхгүй байна шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр маань өнөөдөр яг гоё харах хэмжээ авнаа хөлдөө. За ирсэн чинь тэгэл ажилд явчихад ирсэн чинь бүр амар нөгөө нэг ногоон юм чи баг болтроо болох гэж байна. Сайд удаа би тэгээд яац юм бэ гэдгсэн чинь өнөртөө ус цацсан баг шүү дээ. Тэчүүдээ ми том авраа ус өнөртөө ус гэсэн чинь шивэргээд аваа нийлүүлээ шар бүр яг болтроо болсон. Амар шээ.